За сайн байцгаана та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon hack хичээл хаялж дугаараар та бүхэндээ хоёр зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ Nuri Shopping одоо энэ God Beam гэдэг тийм ээ энэ бүтээгдэхүүний сурчлагын энэ постэр байгаа. За энэ постерыг юу онцлогтой вэ гэхээр энэ үсгэн тийм ээ одоо энэ хүнийхээ ингээд зурган дундуур ингээд явж байгаа тийм ээ ийм сонирхолтой эффект байгаа. За дараагийнх нь болохоор энэ бас нэг ийм юу байна. За жижигхэн бичлэг байна. Энэ юуны онцлог нь юу вэ гэхээр энэ гэрэл биш тийм ээ яг энэ одоо үгнийх нь ингээд ардуур ингэж харанхууд ингэж харагдуулж байгаа тийм ээ үсгийг ингэж гэрэлтүүлж байгаа. Ийм сонирхолтой эффект байгаа. За ийм хоёр зүйлийг та бүхэнд үзүүлье. За эхлээд хэдүүлээ нөгөө нэг энэ юуг энэ одоо энэ маань Nuri гэдэг Nuri Shopping дэлгүүрийн нэрийг энэ чинь энэ нэмэгтэй дундуур ингэж оруулсан байгаа тийм ээ. За тэгэхээр энийг үзүүлэхийн тулд та бүхэн хэдүүлээ ингэж шинээр юу авчий тийм ээ. За тэгээ энэ дээрээ би яг энэ бэкграунд та нар ямар ч өнгөөр сонгож болно. Би болохоор нэг юм энэ нэмэгтэй маань өөрөө нэг юм цэнхэр хувцастай. Тэгээд бас юм энэ бүтээгдэхүүн нэг юм ногоон туяатай болохоор юм цэнхэр ногоон градиент сонгосон байгаа. За энэ доороос ингэж сонгоцсон. За тэгээд бүтээгт нөө эмхтэйгийнхаа зургийг бол мэдээж юу яасан байгаа бэлтгэсэн байгаа. Та нар өөрснөө тийм ээ өөрснийхээ бүтээгдэхүүний үзрийн зайныг бол AI-аар гаргаж авсан байгаа. За тэгээд за одоо энэ дээр бид нар нөгөө нэг тэр одоо Nuri гэдэг энэ дээр бичих гээд байна шүү дээ тийм ээ. За тхийн тулд бид нар app руугаа очино. Cut out гэдэг ийм app байгаа. За энэ app руугаа очичоод за одоо энэ хараа юу гэх юм бол за энийг би өмнө ингээ хийсэн учраас энийг ойлгочихъя. За одоо яг хоо энэ текст нь бичдэг газар нь шүү дээ тийм ээ. Та нар өөрсдийнхөө текстийг бичнэ. За би болохоор Nuri гэдэг ингээ доошоо хажуу тишээж бичиж болно, доошоож бичиж болно. Тийм болохоор би бол ингээ доош нь нэмэгтэйгийн зураг руу ингэж оруулах чаасаас Nuri гэдэг доош нь бичсэн байгаа. За тэгээ арталт нь энэ зургнууд сонгож болно. За би өөрөө ямар зурган дээр явах гэж хэрэглэж байгаа гэдгийг энэ зургаа ингэ сонгочоод энэ зургийг сонгоо гэдэг энэ зургийг оруулчихна. За тэгэнгүүт ингэ оруулчихж байгаа. За тэгээ энэ дээр болохоор бид нөгөө фондо сольж болно. Янз бүрийн фонднууд та нар өөрснөө ингээд энэ гой фонднууд аа. За би болохоор энэ Adar Cats гэдэг сонгочлоо. За тэгээд өшөө нөгөө энэ дээр нөгөө энэ юу маань гадуураа ингээд тийм ээ юм outline-тай байх юм уу гэдгийг хэрвээ ингээд энийг нэгэ таглчих юм бол ямар ч outline хэрэггүй. За би болохоор text outline-тай хийя. За яг нэг юм энэ нь бол нөгөө outline-ийн нөгөө одоо зузааны тааруулдаг байхгүй. За би болохоор энэний гадна талаар одоо энэ цагаан биш энэ дээр харуулж байгаа энэ зураг энэ цагаан нь бол нэг 3 4-тэй байхад бол болж гин гэж үзэж байна. За тэгээд бид нар нөгөө юу яана image settings гэж оржоод энэ нэмэгтэйгийнхаа одоо хаагур нь энэ юусгаа оруулах юм бэ гэдгийг чинээ сонгох байгаа. За болохоор би болохоор энэ талд нь ингээд сонгоцсон байна. За одоо ингээд энэ яг нэг юм нүүрийн нүдийг оруулаад ч юм уу те. За эсвэл нэг жоох хийж налцсан жахав. За ингээд за энэ дээр бол нэг юугаа энэ хэмжээгээ ингэж тааруулдаг. За би зургийнхаа хэмжээг яг яаж оруулах юм бэ тийм ээ. За би болохоор яг ингээд юунд нь тааруулаад үсгнийх нь өндөр намд нь тааруулаад яачлаа. За тэгээ бас зургаа ингээд наашин цааш нь эргүүлж болно. Ингээд наашин цааш нь тийм эргүүлж болно. За би болохоор 0 дээр нь яг босоогоор ингээд тавьчлаа. За нэг ингээд тохируулсны дараа бол A to image гэдэг нь. За тэнгүүд энэ маань ингээд бид нар ингээд зурган дээр ингээд нэмэд ороод ирнэ. За тэнгүүд бид нар энийг нөгөө одоо энэ зурган дээр ингээд тааруулаад тийм ээ яг хаавар ингээд авснаагаа тааруулаад за тэгээ энэ артлын зураг аа штэ. За энийг бол бүр ингэж чичж болно. За би болохоор нэг юм тал оруулчихад байгаа. За тэгээд яг энэ маань ингээд бэлэн болж байна тийм ээ. Тэгэхээр яха бэкграундаа та нар өөрснөө бас ямар бэкграунд сонгох энэ тэрийг сонгочих болно. За эсвэл одоо энэ гадна талын цагаан хүрээ биш тийм үсгний энэ хүрээтэй хүрээгүй төрөнийх шиг хүрээг нь авчиж бас болно тийм ээ. За иймэрхүү маягаар ингэ хийдэг. Энэ бас аягүй надад их гоё эффект юм шиг санагдсан баа. За дараагийн энэ Nuri Shop гэсэн энийг бол яг бид нар юм хар юун дээрээ юугаа бичнэ, текстээ бичнэ бичсэн байгаа. Тэгээ энэ нь бол яг танаас өөрөө чинь л юу штэ дуран тийм ээ. За тэгээ хамгийн гол нь ингээд манай бүтээгдэхүүн за энэ энийг нэг арай өөр фондоос ячи. За би болохоор энийгээр авсан санагдаад байна. За яг аль нь ч гэсэн яг ер нь бол нэг юм зузаан фонд байл зүгээр санагдсан. За тэгээ Nuri Shop гэдэг. Яг энэ бүтээгдэхүүн маань
ийм шар өнгөтэй бүтээгдэхүүн болохоор би яасан баа. Энэ шар лайт авсан байгаа. Хэрвээ одоо янз бүрийн юу чинь бүтээгдэхүүн чи өөр өнгөтэй энэ байх юм бол өөр лайт авч болно. За тэгээ энийгээ бид нар яах нь ингээ хар болгох чинь энэ текстээ хар болгох чинь. За тэгээ бүтээгдэхүүн маань шар учраас би яах нь шар лайт авч байгаа. Тэгээ элемент дээр бол яах нь зүгээр ингээд лайт гэж биччих юм бол цагаан лайтууд гараад ирнэ. За одоо чинь энэ графикс гэдэг орох юм бол тийм ээ. Одоо энэ бол ингээд цагаан лайтууд байна шүү дээ тийм ээ. Цагаан өнгөтэй. За би болохоор нөгөө нэг энэ бүтээгдэхүүн маань шар учраас шар лайт гэж бичсэн байгаа. Тэгээ энэ чэнэс би энэ лайтыг авсан байгаа. Тэгээ энэ лайт маань яг нь энэ юуныхаа ардуур ингэж явж байгаа энэ байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ яг энийг бид нар юу яах хэрэгтэй? Хэрвээ энэ лайт чинь ингээд юуныхаа наагур нь яваад ах юм бол position дээрээ орж аваад энэ гэрэл бол яг нь ингээд дээр нь гарчих юм бол энэ маань ингээд үсгээ харагдахгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас доор нь ингэж оруулах хэрэгтэй шүү. Тэгжээж энэний ардуур ингэж явж иж энэ маань ингэж гэрэлтэй харагдана. За тэгээ энийг бид нар animation гэдэг. За тэгээ create animation гэж жаад за одоо ингээд энэ замын заагаад байна шүү дээ тийм ээ. За тэгээд за иймэрхүү маягаар хийдэг ах нэ. За тэгээ ер нь бол яг иймэрхүү энэ эффектүүд бол надад бас их зүгээр санагдсан. Одоо ингээд явуулахаар за энэ дээр ч гэсэндээ та нар бас ингээд үзчихэж болно. За ингээд энэ хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяр таа.